Дөрсөлөгдөн цэмбгэр ах нөгөө Якуза босс дээр ярьж уулзаад мөнгөө цуглуулах гэхээр хүн өчгөө байгаа даа. Та хүмүүс зохицуулаад өгөөч гэж гоохот өнөөхөн ч тэр дорн хүмүүс олж өгнө. Ингээд манай эдовоо эрчтэй ажиллаж эхлээд мөнгө цуглуулдаг хүмүүс нь ч бөөнбөөнөрөө мөнгөний цуглуулад аятайхаа явж итэл тэдний нэг хүнийг интернет кафенд мөнгөө цуглуулж итэл Крүсгийн нөгөө гурван манагчин зод чаяад мөнгөний аваад зүхтаачна. Тэгсэн Якуза босс цэмбгэр ахыг дуудаж уулзаад их л ууралж байна. Чи мөнгө цуглуулах хөнгүү байна гэхээр чин хүмүүсээ өгсөн. Тэгсэн манай хүмүүс чиний мөнгнүүдийг цуглуулж эхлэнгүүтэл зодуулна гинэ. Өчигдөр 9 сая йен алдсан байна. Энтэр гэхэд цэмбгэр хариуд нь хаяада ийм гардимаа. Тэгээд алдсан мөнгийг олох бараг боломжгүй. Энтэр гэхэд Якуза урлан танаа хүмүүс дотор урагч байгаад байгаа юм биш үү? Гэхэд цэмбгэр ах өөрийнхөө хүмүүсийг тэр дээрмүүдтэй ямар ч хамааралгүй гэж нөгөө өдийгөө хамгаалсаар л байв. Тэгсэн Якуза босс нь танаахан дотор урагч байна. Урагчаа олж ир гэж загинсаар угаад гаргана. Цэмбгэр ах ууртаа дарахтаа уулзаад хэлж гин. Босс манайхан дотор урагч байна. Олж ир гээд байна. Ямартайч би тэр алдсан мөнгийг өөрөөсөө гаргаад өгчээ. Тэр оронд чи манайхан дунд мэдээлэл задруулаад байгаа нөхөр байна уугүй юу? Сайн шалгаадах гэж үүрэгднэ. Сонсч юм уу авгаа минь? Яг одоо 5 сая нөхгүй бол танаа хүүхч нь ажил дээр нь ёстой шившиг болгон заа юу? Энтэргээд бас л нэг эмээг сүрдүүлж агаад 5 саяын авахар болоодглоо. Ууртаа даргалуу залгаад 5 саяын авахын явуулчаарай. Гэд манай хэд ажиллаа игээ сууж байна. Тэгсэн Сэмия бүр баргар царайлсан юм суугаад идэх шүү. Кусано Сэмияг аргачих санаатай гарч тамхилангаа чи яаж чаддаг юм бэ? Зүгээр үү? Энтэр гисэн чи удахгүй арах гэж байгаа үстэй. Чамд ямар хамаа байна? Энтэргээд халгаадгүй. За тэгсэн манай талын мөнгө цуглуулагчдын нэг нь мөнгө аваа явж итэл нөгөө гурван манагч нь мөнгөний дэрэмтгээд гараад ирнэ. Тэгсэн ууртаа дарга өөрөө энэ дээрэм хийгээд байгаа нөхдүүдийг барих гад худлаад занг тавьсан энэ байжээ. Нөгөө хоёр нь зүхтаасан ч нэг нь бариад авлаа. За тэгээд энэ нөхрөөс Крүсүү бүх мэдээллийг энэ хидэд өгснийг олж мэдээд офис дээр яваад ортол байдлыг үүснийг мэдсэн Крүсүү ууртаа даргаыг харангуутаа шууд арын алгаар гараад зүхтаачдаг бай шүү. Алив та хоёр араас нь хөөгөөч гэд араас нь гараал гүйлээ. Крүс нөгөө маанагууд дээр очсон. Алив газ мөнгнүүдээ цүнхэл эндээс хурдан зайлцгаая. Бид нэр баригчлаа гэд баахан дээрэмхий цуглуулсан мөнгнүүдээ яг аваа гаргаж итэл цэмбгэр ахын хар ажлыг хийдэг нөгөө ягтай нөхөрчин айл хэдий хүрээд иржээ. Энэ ирсэн бол тэгэл зүхтна гэж худлаа штэ угаасаа. Ягтай нөхөр хэргийн гол эзэн Крүсийг барьж аваад голын ирэг дээр авчираад занл хийлж гинэ. Крүсүү ч нус нулимсандаа холилдсон юм. Намайг битээ алал та. Би бүх мөнгөө өгье гэд зөндөө гуугч цэмбгэр ах шууд ал гэж тушаал өгсөн байлгүй. Хүлээтэй чигээр нь гол руу өшөглөөд живүүлж орхино. Муу юм одон улаатай гэж ин шүү дээ. За тэгээд ууртаа дарга Кусано хоёр энэ нөхдүүдээр ирж байцааж гардаг. Та хэд яг хинтэн ажиллаж исэн? Крүсүгээс өөр манахнаас та хэдтэй ажилласан хүн байгаа юу? Аль үннээ л гэхэд хар тамхи татаад мансуурц юм уу яатсан? Инээ чанаагаад эхэлнэ. Тэгэхээр нилээнхэд цохиж зодсны дараа эцэст нь амьдаа хайртай байлгүй яах вэ? Үннээ уйлан дуурган хэлнэ. Тэгсэн Крүсүгээс гадна Сэмия энэ хиттэй хамтарч ажиллаж хамаг мэдээллүүдийг нь авч өгдөг байсан байж тарлаа. Манай хоёрч Сэмия энэ бүхний ард байсан гэдгийг сонсоод бүр шок. Ууртаа дарга Сэмиятай илүү дотн байснаар нь Кусаног ч гэсэн сэжиглээд чи бас энэ хиттэй ажилдаг байсан биш үү? Энтэр гэж уралхад Кусано Сэмиятай хаяада уулзаж ажил төрлөөл ярьдаг байсан гэж үннээ хэлдэг. Ууртаа дарга Горки мөөгөн толгойд хоёрлоо залгаад оффист Сэмия байгаа. Наана байлгаж агаарай гэж хэлтэл Сэмия байдлыг үүснэг мэдээд аль хэдийн гараад явцсан байна. Тэгээд нөгөө хоёр чин гэртээ байж магадгүй гэж бодоод гэрт нь яваачтал бас байдгүй. Ууртаа даргач уралтгаараа урлаад наад юма заавал олж ир. Олж агаад алан заа юу? Энтэр гэж бахираастай. Тэгтээ энэ дэс Кусано л Сэмиягийн хаан байж магадгүйг нь ганцаараа мэдэж байна. Сэмиягийн хүүхдээс салхилуулдаг тоглоомын талбай дээр яваачтал мань нөхөрөө байж илгүй яах вэ? Кусано уралж чи яагаад ингэж байгаа? Одоо чамаас болоод бөө асуудал болчиход байна гэж ууралхад Сэмия хэлж байна. Би өмнө нь хүмүүсээс амар их мөнгө зээлсэн байсан юм аа. Уул нь тэднээс хөөгжижсэн ч гэсэн сайхан бэрэгдсэн. Тэгээд намайг дарамтлаад хэрэг мөнгө урдан өгөхгүй бол хүүхдий чи ална. Энтергээд хүүг маань зан хийлээд байсан болохоор яах ч арга байгаагүй маа Кусано. Уул нь лөврөөс гайгүй мөнгө хийжсэн ч гэсэн миний зээлсэн мөнгөд хангалттай өрөхгүй байсан. Тийм болохоор гялс их мөнгө хийхийн тулд Крүсүтэй нээлж дээрмийг зохион байгуулсан гэж үннээ хэлнэ. Кусано урлан чи тэгээд энэ талаараа надад шууд хэлчихгүй байсан. Гэхэд би чамд яаж хэлэх юм? Чи ажилласаа гараад хэвийн амьдралдаа орно гэдээсэн биз дээ. Би чамд лай болмооргүй байсан гэж хариулдаг.
Тэгтээ Кусано энд Семия байгаа гэдгийг Горки мөгөн толгойд хоёрт айл хэдий илтсэн байсан болохоор нөгөө хоёр ч хурж ирж Семияг бариад авнаа. Ингээд Семия Кусано хоёрыг овс дээр авчираад түгжсэн юм уу да ашин. Семияг нэлээд зодсон бололтой нүүр ам нь байхгүй битүү авдар. Кусаног Семиятай ойр хуулзж исэн гэдэг утгаар нь сэжиглээд энд хамт хорцсон юм байна л да. Тэгээд удалгүй цэмбэр ах орж ирээд энэ хоёртой ярилцаж эхэлнэ. Та нар ч одоо яаж чадчихна? Босс энэ талаар айл хэдийн сонсцсон. Тэгээд хэргийн эцдийг өөрт нь авчир гэж надад тушаасан. Кусано, чи ээжтэйгээ нийлээд настаачуудын мэдээллийг бэлтгэж лөвөр хийсэн байх юм. Иймэрхүү юм хийсэн бол яагаад надад хэлээгүй? Чиний компьютер дээр чинь зөндөө өгчүүдийн мэдээлэл байгаа гэсэн баха. Одоо танай гэрлүү хүн очиод компьютерыг авч байгаа. Тэн дээр байгаа хөгчүүдийн жагсаалтыг босст өгөхөөсөр аргагүй болсон. Гэхэд Кусано гэрлүү нь хүн очиж байгааг сонсоод сандран "Үгүй би өөрөө аваад ирээ л да." Гэтэл одоо бүх зүйл оройтсон Кусано. Босс миний хурууг эсвэл гарын маань тэр жигтэн тасдах нь энүүхэнд байна гэж уралдгүй хүн чинь уралхаараа ямар ивгүн бэ? Энэ үед Семия бүр шалан дээр сөхрөн гуйж Кусана энэ бүхэнд ямар ч буруугүй. Би л Курусүтэй нийлж энэ дэрми эргүүдийг зохион байгуулсан. Та намайг шийдэг. Би ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн гэж бас ч яах вэ? Эр хүн шиг зан гарган Кусаног өмгөөлж гинөө. Тэгсэн цэмбэр хэлж гин. Би ч залуудаа та нар шиг өцснээ лөвөр хийдэг байсан. Сайн мөнгө хийж аваад гарандаа гэж бодож исэн ч гэсэн гарч чадаагүй явсаар байгаа л. Бүр Якуза нартай оролцолцсон байсан. Одоо харин та хоёр эндээс явцгаа. Дахиж битгий ирээрээ. Хурдан зайлцгаа гэж хэлэх ба манай хоёрт хариуцлага тооцохгүйгээр бодвол өөрөө бүх хариуцлагыг хүлээхээр шийдсэн бололтой. Бас л эр хүн юм аа эр хүн. Бодол нь өөрчлөгдөхөөс өмнө гарыг ичээдээд манай хоёр тэндээс хумгүй гүн гарнаа. Тэгээд одоо яах вэ гэд хоорондоо ярилцгаа. Энэ баг энэ хоёрын сүүлчийн уулзалт байхад хоёулаа гэр гэрлүүгээ явъё. За болгоон штэ яваарай гэж бибидээ захиад тус тусын замаа хөвлөө. Энэ үед Кусаногийн гэрт Мисаки ирсэн. Ээжтэй нь ойр зуурын юм яриавж идэл. Кусаногийн ээж Кусаногийн өрөөнөөс юм аавныгаа ортол энд Горки мөөгөн толгойд хоёр Кусаногийн компьютерыг аваад яг гарах гэж идэв. Ээж нь хулгайч ороод ирлээ гэд компьютерийг авах гад ноцолдоод эхэлнэ. Орилдох чимээгээр Мисаки ч дэшээ гарч ирэх ба Кусаногийн компьютерийг Мисаки дөгөөд гэрлүүгөө оруулаад нуучих гэж ээж нь захинаа. Бодвол энд хүүгийнх нь лөврийн жигсаалтууд байгаа болохоор хүүгээ баригчна гэж айсандаа л ингэж байгаа авах л та. Мөөгөн толгойд чи чинь Кусаногийн ээжийг баг зодчих гээд яагаад байгаа юм бэ? Бид хоёр компьютер л авах гэж ирсэн мэт. Гэхэд Горки урлан дарга нар аваад ир гэж тушаагаа үстэй. Чи бити замд лай болоод би өөрөө авчаад ирье гэд Мисакиг дагаж яваад Мисакигийн гэрлөө ороод компьютерийг авах гэж дайрнаа. Энэ үед гадны хүн орж ирээд боснуулаад байгааг харсан Мисакигийн эмээ нөгөө цахилгаан борохоогоор Горкиг өндөр хүчтэй цохиулан дарж авлаа. Энэ Горки арайч өгцөнгөө бололтой. Цагдаа түргнийхэн энтер ирсэн тэр хавийнхан бүр гайхаа байж идэл Кусано ч гэсэн энд ирж таарнаа. Тэгсэн өөрийг нь бас гэр бүл бүх зүйлийг нэрсэлд оруулсан Кусаног Мисаки сайн алгадж аваад явлаа. Дуудлагаар ирсэн цагдаа нар ч Кусаног сэжиглэн дуудтал гэмт хүн гэлбэлзэн гэдэг шиг маньхун хар хурдаараа зүхтаад өгнө. Улам л өөрийгөө сэжиглүүлэх юм хийчих юм аа ингээд. Кусано болсон бүх үйл явдлыг бодон зомби шиг юм шүнжэнгөө алхасаар гэртээ чарсангүй. За ингээ шүнжэнгөө явж өглөө нь гэртээ яваа ортол ээж нь чи хайж чва. Цагдаа нар чамайг асуугаад гарсан. Энтэр гэж итэл ууртаа дарга залгаж байна. Кусано хурдан офс дээр хүрээдэр. Уул нь дахиж бити намайг ирээрэй гэсэн штт. Гэхэд үгүй чи одоо яг ирэх хэрэгтэй байна. Сүүлийн удаал нэг юм хийгээд өг гэж хэлээд уцаа салганаа. Манай хүн чи хамаг хурдаараа гүн ортол нөгөө хоёр чинь сандарсан хамаг цаас утас энтер гэдэг бүх баримтуудаа устгах жидیں۔ Аль хурдан энэ юмнуудыг хамт устгаадах. Гэхэд Кусаноч тэр хоёртой нийлэн хамаг баримтуудыг устгаж эхэлнэ. Энэ үед гаднаас цагдаагийн тусгай ажилтнууд тэдний офисыг нэгчгээр ирж гин. За тэгээд тэдний офис руу яваад ортол манайд хамаг баримтаа устгаад өрөөгөө хов хослоод яваад өгжээ. Цагдаа нар ямар ч баримт олж чадахгүй нь тодорхой боллоо. Урдаа дарга мань хоёрыг авч яваад хэлж гин. За одоо ингээд бүх юм дууссан. Та хоёр энэ хүртэл сайн ажиллаа. Энэ талаар дахиж хүнд хизээж дуусч болохгүй шүү. За бай. Гэд энэ бүх лөврийн ажиллагаа энэ хүрээд дууслаа. Кусано болон цагдаач баригдсангүй их цэвэрхэн энэ бүхнээс мултарч баргалж чадлаа. Тэгээд Мисаки дээр явж чод намайг уучлаарай. Цагдаа нар чамаас гэхдээ юу асуусан? Миний талаар янз бүрийн юм хэлээгүй биз дээ. Гэхэд Мисаки урлан чи эндээс зайл гэж хөөгөөд явуулнаа. Мисакигийн сэтгэлийг энэ хөлдөө төмс ер нь хизээж ойлгохгүй баха. Гэрлүүгээ яваа ортол аав нь эмнэлгээс гарах гэж байгаа гэд ээж нь торт морт хийцэн зогсож идэв. Чи ч одоо ажилласаа гарчлаа. Аав чинь эмнэлгээс гарч ийн. Одоо ингээд бүх зүйл буцаад хэмэндээ орж явах шиг байна миний өө гэж байгаа ч
хэвийн байх гэж өөрийгөө хүчлээд байгаа нь илт мэдрэгдэж байна. Тэгсэн гайтай муухай зараад одоо нэгэн цайрсан гэсэн шиг Кусаногийн гэрийн гадаа бүр ирсэн цонхын нүдэд хурдан мөнгөө өгөөч гэж дарамтласаар л энэ нөхөр цонхын нүдэд орилоод ахаар нь тэр хавийн хуршүүд нь сонсоод бүр том хэрэг мандна гэж бодсон уу яасан Кусано өрөөлөгөө явж ороод энэ хугацаанд цуглуулсан бүх мөнгөө өгөө наачтیں۔ Энэ бүх хугацаанд цуглуулсан хөдөлмөр ингээл байхгүй. Энэ үед Цэмбэграх босстойгоо уулзан өөрсдийнх нь хүмүүсийг оролдолгүйгээр оронд нь өөрт нь хариуцлага тооцохыг хүсэн гуйхад нөгөө якузач нь манай хүний Луврийн офисудаас олж байгаа орлогынх нь 90%-ийг нь дараагийн 5 жилийн турш авна гэж авдیں۔ Уул нь якуза нар орлогынх нь талын л авдаг байсан юм байна л да. Ингээ яхавдээ Кусано Семиянтрийг хамгаалахын тулд орлогынхоо 90%-ийг өгжих орлоо. Гарч ирээд ууртаа дарахтаа уулзаад ярилцж байна. 90% орлого авна гинэ. За тэр чи яах вэ? Амьд хүн арахтаа да тэгээ болно. Би тэгтээр нь энэ ажлаас нэлээд залхаж байна. Чи одооноос энэ бүхнийг хариуцаад яваа. Би удахгүй бүх юмаа чам даатгаж өгөөд ер нь жоохон шударгаар амьдраад үзт юм уу гэж бодлоо. Гэт ярилцаа явж итэл нэг өвөө эмээ хоёр явж агаад юмаа унгаачнаа. Ахчуул нь хөгчүүдийг үзий яддаг хүн. Гэхдээ жоохон өөрчлөгдөд байгаа юм уу яагаад байгаа ямар тааж унсан юм авч өгөө байж итэл нөгөө салгалсан хоёр өгшин чинь машиндаа суухтаа араагаа андуурч игээд Цэмбэгэр ахыг машинаараа мөргөхөд Цэмбэгэр ах газар дээрээ амьсгал хураана. Одоо юу гэх юмдээ өчнөө настангуудыг нус нулимстай нь хольж зовоож ирснийх нь кармач гэж магадгүй. Кусано хамаг мөнгөө муухай царайд өгж явуулчаад за одоо л бүх юм буцаад хэвийн байдалд орлоо. Ухааны бодоо байж итэл хонхон дуурнаа. Нөхөр нь хүрээд ирлээ гэж одоод ээж нь хаалгаа нээтэл баахан цагдаа нар Кусаног асуугаал ороод ирлээ. Кусаноос хоёр давхарлуугаа симэрхэнгүүгээд нуугдах гэж оролдсон ч баахан цагдаа нарт яалтчгүй баригдаа явчихнаа. Тэгсэн энэ үед Семия бүр шинэ ажилд орсон байвал яах вэ? Костё бичэко өмссөн айгүй ажил хэрэг харагдчих шүү. Тэгснэ нэг настай байрыг хүнд даатгалын бүтээгдэхүүн танилцуулсан шигээл явж байна. Даатгалын компанид ажилтан болцсон бололтой. За тэгээд лувр хийж байснаас ядчил ингэж шударгаар ажиллаад явж байгаа нь сайн хэрэг юм да тий. Харин Кусано луврын хэрэгтэй холбоотойгоор төр саатуулах газар хоригдсон байлаа. Тэгсэн манай хүнийг нэг худалгүй шоронгоос гаргаж байна. Энэ үед цагдаагийн мөрдөгч Кусанод хандан Тана Күршийн Мисаки гэдэг охин эртээ төгсөн мэдээлэлээ буцаагаад өөрчилсөн. Чамааг товтон өмөрсөн зүйл яриад эхэлж илээ. Би бүр гайхсан шүү. Хэрэг тэгээгүй бол чамааг би айл хэдий шоронд хийчихгүй юу? Чи одоохондоо эрхчлөөтэй явж олноо. Тэгтээ хоёулаа удахгүй уулзах байлгүй. Би чамааг юу хийжсэний чинь мэдэн шүү. Араа анзаарч л яваарай. Гэд сануулхва Кусано ч юм дуурсангүй. Урт коридороор алхасаар цагдаагийн газраас гартал Мисаки түүнийг хүлээгээд зогсож идэг байгаа. Яа одоо Мисакигийн сэтгэлийг ойлгооч ээ. Тэгсэн Мисакигээс гадна энэ бүх хэргийг эзэн Кусаногийн шар толгойд найз бүр өнгөцөөс орцсон гараад ирвэл яах вэ? Иннээс болж л тэр ажилд орсон шүү дээ анханасаа. За энэ хүрээд Scams цувралын маань сүүлийн парт дуслаа. Ямар тач бүх партаа үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ямар тач энэ Scamтай холбоотой жоохон мэдээлэл бас та бүхэндээ хүргэе гэж бодлоо. Тэгээд энэ утасны залилан бол бүр 2000 оны эхнээс бол ерөөдөө гарч игэлсэн. Ер нь бол иймэрхүү лөврийг хийж байгаа нөхдүүдийн арыг хамгаалсан якуза нар бол маш их байдаг байсан байгаа. 2000-ад оны эхэнд энэ лөвөрчид арай жоохон болохтой байсан гэх юм уу? Эхлээд байна уу? Би байна гэж залгадаг байжгаад яванда улсын бүртгэлд ажилладаг ажилчдаас арай жоохон тийм авилгалд идэгдсэн нөхдүүдийг олж аваад настай өгчүүдийн гэр бүлийнхнийх нь мэдээллийг авж агаад лөврөө яадаг болсон байгаа. За тэгээд энэ лөвөр бол маш хүчтэй дэлгэрээд жилд бүр дунджаар 100 орчим тэрбум йенийг хөгчүүдээс бол лөвөрдөж авдаг байсан байгаа. Ингээд лөврийн эргүүд ихсэг тусам цагдаа нарын анхааралд өртөөд цагдаагийн газруудаас бол маш хүчтэй арга хэмжээ авч эхэлсэн. За тэгээд тэр мэдээлэл өгдөг улсын бүртгэлийн ажилтнуудыг барьж авахд хамгийн хэцүү байсан гэж тухайн үеийнхаа одоо мөрдөгчнөр нь ярьдсан байлээ. За тэгээд энэ лөврийн талаар хөгчүүдэд маш их сануулж одоо тайлбарсны хүчинд одоо хамаагүй багассан байгаа. Тэгсэн ч гэсэн энэ утасны лөвөр бол байсаар л байгаа. Одоо үед энэ лөвөрчид ихэнх нь Японд биш гадагшаа гараад одоо Камбож гэдэг юм уу, Филиппин, Вьетнам гэх мэт улсуудаас гэмт хэрэг хийдэг болсон байлээ. Одоо баригдахгүй тулд хүмүүсийг өндөр цалинтай цагийн ажилд авна гэсэн зар тавиад ганцхан удаа ажиллаад одоо 50,000 yen өгнө гэдэг ч юм уу те. 50,000 yen чинь бол монголоор бараг сая 200,000 штэ. Тэгэнгუთ хүмүүс гяс нэг ажил хийгээд мөнгөтэй болъё гэж дод энэ нөхдүүдийн утсаар өгсөн зааврын дагуу хөгчүүдээс мөнгө төгрөг очиж авдсан байлээ л те. 2022 онд Luffy гэдэг нөгөө One Piece-ийн гол дүрээр нэрлэгдсэн яг ийм гэмт хэргийн бүлэглэлийн 4 Япон улсын иргэн Филиппинээс утсаар хүмүүс даалгавар өгөөд нийт 50 удаагийн үйлдэлээр бүр хэдэн зуун тэрбумын утасны залилан хийсэн байгаа байхгүй юу. Тэгээд Япон Филиппиний цагдаа нар хамтраад бөө юм болж энэ нөхдүүдийг бариад тэгээд Япон руу явуулсан байгаа.
За тэгээд манайхан ер нь зөвхөн Япон гэлтгүү манай Монголд ч гэсэн яг ийм биш ч гэсэн ерөөхдөө нэг иймэрхүү төрлийн захим зайлангууд бол маш их байгаад байгаа шүү дээ, тий. Тийм болохоор ер нь л одоо хаана болгоомжтой. Тэгээд бас аав ээж одоо настай хөгчүүдтэй иймэрхүү луур байдэн шүү эмээ өвөө. Иймэрхүү зүйлд хамаагүй итгэж болохгүй шүү гэдэг бас настайчуудаа сайн сануулж хэлж яах нь айгүй чухал юм шиг санагдаж байгаа. За тэгээд удахгүй өөр киногаар бүгдээрээ эргэн уулзцгаая. Дараа дараагийн бичлэгүүдэд тогтмол үзцгээгээрэй. Бай бай.